Угаасаа үнийхий сонсоод бас болохгүй. Юусоо одоо өөрийнхөө үжилт өөрийнхөө бодсноо бас аяж ирэндээс жоох ирээ гэж боддөг юм аа. Ингээд өнөөдөр би бас усгаалаад энэ халуун дээр гарч ирж бас багсаа ирэх санаатай. Та миний ярих бола одоо соёлын явсгалын тухай ирээ гэж бодож байна. Энэ соёлын явсгалын бол одоо 50 хүрж байгаа улсууд бол бараг өөрийн биеэрээ өнгөрөөсөн болохоо сайн мэдхгүй. Би чигээр одоо энэ залуучууд энэ тухай бас нэг өөрийнхөө өнгөрөөсөн юугаа ирээ гэж бодож байна. Би бол соёлын явсгалын тухай олон онцгой гэсэн ном бичсэн унштай. Ингээд би бас арвин байшаалт игээ арвин юугаар арвин одоо судалгаан гэж хэлээ болно шүү дээ. Ингээд мэлэ ойлгомжтой одоо мэдсэн гэж хэлж болно. Энэ соёлын явсгал гэдэг юм аа. Үнний эсхэдүүл энэ одоо 1967 оны 5 сарын 16-ны мэдээлэлээс хойш одоо соёлын явсгал эхэллээ шүү дээ. Гэвч энэ бол одоо зохтой өвгөний санаа эрхэн дээр босоо гэдэг үг болгүй. Үнэн дээр эртнээсэн бол энэ өвөр Монголд бол одоо санаа хаад дарангуйлах одоо чаг байхгүй. Санаа байгаа шийдэл нөрөхгүй байсан үе. Ингээд бол одоо соёлын явсгалд бол одоо нэг масаа илэрж гарч иржээ. Тэний юу гэж ингэж хэлж ийн вэ гэвэл үнэн дээр ихэд бол энэ 1957 оноос бол үнэн дээр бол сумны үлдээрэн бол өвөр Монгол танд болчихсан. Өвөр Монгол 57 онд яагаад одоо хандуулж байгуул 57 оны үед бол одоо Мозе дүнгийн ихээр ухаагаад өвөр Монгол хоёлаа бол одоо улсын харьж байгаа сайн байлаа ш та. Энэ үед бол энэ Мозе дүнгийн үдэл санааг Монгол гарах Монголд одоо ухаагуулах гэдэг өвөр Монголоос одоо Монголоор ухаагуулна гэдэг. Ингээд энэ нэр томьёоны тухай бол одоо хоёр улсаараа нийлж игээд одоо нэр томьёоны тухай нэгтгэх одоо 43 оны үеийнхэн байгуулжээ. Энэ 43 онд бол өвөр Монголын 27 хүн байна. Ар Монголын бол 16 хүн байна. Ингээд бол 43 хүн. За энэ бол одоо өвөр Монголын соёл гэгэрл давчааны төгс төрүүлээд Эрдэнэ тогтох. За энэ бол одоо баттай адил хийсэн үнэ. За энэ бол одоо соёлын явсгалд бол одоо их нэг нөхөмжлөх одоо хийс хэрэг боллоо ш та. За энэний дараа бол одоо 93 онд бол энэ Жинийн готод 2.6 одоо хэрэг гэж гарсан шүү. За энэ хэрэг нь бол яаж гарсан гэхээр бол Жинийн готоос бол нэг хавж хатл олжээ. Шуудангаар явуулсан. Энэ дээр бол одоо ингээд бол энийг бол байцаад тодлоод бол хав хүн одоо ямар нэг хүн чиг хийсэн юм биш ээ. Энэ дээр зоригтой ингэж хийсэн бол соёлын явсгал зөвхөн тодлолжээ. За энэний дараа бол одоо дөрвөн чивэрлэлтээр бол одоо энэ хэргийн мөн нөхөж гаргаад бол одоо Шилэнгол аймагт бол доктор Намдал Вансаг сондигийн одоо усаас урах бүлэг гэж малтжээ. Ингээ бас нэг бүлэг малчтын бол Улаантайг нэгтгэл малчтын бол бүр энэ урах бүлэгд оруулжээ. Тэгвэл Холбоор аймагт бол өвөр Монголын нэгтгэх нам гэж одоо өвөг гушоонд бол малтжээ. За энэ бол одоо бүр сүүчний үед энэ одоо 65 оны үед явагдсан явдлаа. Ингээд бол 66 он болоод ирэх үед бол юу яажээ? Ан чамын орол хийжээ. Божингийн чамын орол дээр бол улаан хууд бол 100 жилийн ял тогтоожээ. Энэ орол бол нийт 5 сарын 21-ээс 7 сарын 27 хүртэл 2 сар иртэй явагцсан урт хугацаа
Өвний хурлаа. Энэ бол олон хөвгөл бол ял тогтоосоо одоо ийм хурлаа. За ингээд бол одоо соёлын ашиглалт бол энэ хэрэгсэн бол одоо олон хөвгөж авах унах. Өмнө нь бол дунд улсын соёлын их ашиглал бол өвөр Монголоос ихэлсэн хэрэг. Одоо файн үлжиж олон хөвгөр эхэлж одоо болгосон. За ингээд бол 4 сарын 13-ны 8:69 төвийн өвөр Монголын асуудлыг шийдвэрлэн тогтоол орж ирээд Танхай чиний бол өвөр Монгол томлоод ингээд 4 сарын 97 оны 11 сарын 1-нд бол одоо өвөр Монголын хавьсгалын үе явах байгуулжээ. Ингээд бол мастаж ярилах хөдөлгөөн бол эхэлсэн шүү дээ. Ингээд бол 68 оны 12 сар болох үед өвөр Монголын бол одоо хэлсээр авсан улсууд бол бөөдөн 60-аар арай байцаад тэгвэл одоо ширгийн тойрог Бөөжингийн ширгийн тойрогдол жаалцлагын хүн харивцсан. Ингээд бол 12 сарын 20-нд бол өвөр Монголд бол Жагнаашин төрөвтэй бол өвөр Монголын хэлсэргээ байцаалгахаар бол доошоо Бөөжингийн ширгийн тойрогын намын хорооноос бол одоо байцаах хурдан томилжээ. Ингээд бол Жагнаашин орж ирээд энэ хэлс гэдгийг бол одоо бүр нүдээрээ үжээд одоо мастахыг бол арилгана зогсооно гэдэг өвөр Монголын ширгийн тойргийн намын хороонд бол одоо мастаж ярилцах хөдөлгөөний зогсоох тухай хурлаар баталжээ. Энэ дээр бол Танхай чин бол эсэргүүцжээ. Танхай чин бол одоо би бол Можоши бол соёлын хавьсгалын одос тойлонгийн үгийг сонсноо гэж ингэж хэлээд бол тэр тогтоолыг бол эсэргүүцжээ. За энэ эсэргүүцчих бол юу нэ Бөөжингийн ширгийн тойргийн намын хорооны одоо Танхай чин бол одоо Бөөжин ширгийн тойргийн дэвсэлээ яаштай гэтэл одоо Бөөжин ширгийн тойргийн намын хорооны одоо тогтоолыг дагахгүй шууд эсэргүүцчих явдлуулаа. Дээрээ хүнтэй гэдэг нь тодоо гэж тэр үед яадаа ингэж ирж байсан. Үнний хэлэх сүлд нь яаш одоо энэ ч бол тодорхой хэрэг. Танхай чин өөрөө бас амаараа хэлээ гаргажээ. Би бол Можоши болоод төвийн соёлын хавьсгалын удирдах тойлонгийн одоо үгийг сонсноо гэж. За Можошинээс гадаа тэгвэл одоо төвийн соёлын хавьсгалын удирдах тойлонгийн одоо хэн удирчижсэн бол жуулаа удирчижээ. За энэ ч бол энэ хоёр хүнээс ондооны үгийг сонсохгүй хавьлаа болохгүй гэж Танхай чин хэлсэн үг. Ярим улсууд бол хэлнэ. Энэ бол өвөр Монголын ингэж малтсан бол одоо Можоши мэтгэхгүй та зүүнлээ мэтгэхгүй гэж. Одоо ингэж ярина. Одоо улсаас ярим улсууд ийм үг одоо үжилттэй байна. Ингэж ойлгож байна. Энэ бол охтын таарахгүй. Тэр юу гэж мэтгэхгүй байна уу да. Мэтгэхээр болохгүй тэр чинь бүр тэдний амаар доош ирсэн хэрэг. Энэ бол тодорхой хэрэг. Тэгээд энэ чинь тодорхой гэдэг нь юу гэж юу яаж юм да. 90 оны болох үед бол намын 9 дугаар удааны хорл эхэлжээ. Энэ үед бол одоо тэр намын төлөвлөгч бүр одоо өвөр Монголын хэлсээр дарамгаалж байна. Энийг бол зогсох хэрэгтэй гэж намын төлөвлөгөө бүгдээрээ санал гаргажээ. Ингээд санал гаргасан байдлын доор Танхай чин бас тамлагтаад одоо жимдэг болоо үлдсэн улсууд бол одоо гэн илүү тоноос арвиштай одоо 20 том уулдаж. За энэний дотор бүхснээ оруулах юм бол одоо ер нь 20 томор өгснээр тогтохгүй 20 том явгар өгчээ. За энэ бол одоо бүр Танхай чиний вэс өвөр Монголын одоо соёлын хавьсгалын одоо бат. За энэ бол одоо тэр үеийн одоо хэдлагнаас бас хол нэг дахин гэтэрсэн хэдлаг моноо. Энэ бол одоо боттойгоор одоо бүр юу өнгөрүүлж штата. Энэ бол одоо жалгууч бүр бас мэдэж авах хэрэгтэй. Тэгээд хорлогдсон байдал хэлвэл одоо энэ өвөр Монголын ардын хавьсгалт намын үнцээр нь малтна гэдэг одоо бой давхар өмгтөөчүүдийн хөвлийн үртөр малтаад одоо хөвөл доторх одоо нялх одоо хөврлийн үртөр одоо ихтэй дэвэр малтыг гэдэс доторын одоо уудлаад ингээд
алсан явдал бол арван гарсан. Энэ нь бол одоо тэгж бодтойгоор хэлбэл одоо энэ насны талаар хэлбэл 6 настай хүүхдийн өртөр 15 жилээр ялдахтаасан. За энэ бол одоо 1979 оны 2 сарын 16-ны Өвөр Монголын Монгол радио нэвтрүүлэг хараа нэвтрүүл өнгөрөөсөн. Тэгвэл баруун сандын бол Баянжирхийн малчин одоо 10 эдтэй хүүхд Шарвей бол одоо хайр шарж одоо хамалж яваад одоо айгаад бол зүрхэн хагарсан. За энэ хүн бол одоо хүн айлштай зүрхэн хагараад одоо юу гэж амьд байна. Энэ хүн бол одоо тэр зүрхэн хагарнахын зүрхнийх нь гадаад тал бор хайс байна гэнэ. Тэр нь бол хагараад. Тэгээ өргөөс үлд нь бол жасал хийгээд энэ хүн бол одоогоор амьд жир гарсан хүн боотод амьдарч байна. За энэ тад итгэхгүй бол утсын одоо би хэлж өгье. За Шарвей утас бол одоо 133 27 18 59 82. За энэнгээр харьцвал энэ хүн нийтнэхгүй урдуур амьд байсан. Одоо бараг амьд байгаа нөө жилийн бараг. Яаж бол одоо соёлын осгол ямар шиг автсан бол одоо баруун сандад бол одоо 99 хүрсэн Дарма гэсэн настан байна. Одоо өнөө жил бас их төнклөн гэж байна. Оюун басаа. За энэ бол одоо баруун сандын ачит тоолын Эрдэнэ булгадын намын өөрийн шүүжий байсан оноо. Ингээд 53 онд хамт намд орсон оноо. За энэ хүн бол одоо ихээр автаад одоо доор буй одоо болиг эрхтэнд хамлагдаад болоотой биенийх нь одоо булчин махууд нь бүхсний мах одоо бүр байхгүй болсон. За энэ хүн одоо амьд байна. За итгэхгүй бол одоо энэ ачаа баруун санд гушуун дээр сууж байна. Энэ ачаа татна асууж саруулж сонсож болно. Энэ хүн бол нөгөө амьд байна. Одоо жоо настай гэсэн үг. 99-тэй юм ч одоо жоо нас гэсэн үг шүү дээ. За чөлөн соёлын осголд бол одоо нийт одоо хүний тамсан 95-ын бүртгэлүүлээд минийх одоо юугаар үзвэл бүртгэгчдэр бол 200 илүү жилийн 95-ыг бол хэрэгжилжээ. За энэ ч бол одоо аль нийгэм аль төр дээр хүн төрөлхийтэнд байхгүй одоо ийм их одоо 95 одоо харьцагч одоо ашигласан. Энэ бол одоо боттой. Яг бол одоо эмэгтэйчүүдийн бол одоо гээл хар хортойгоор одоо дарлаад одоо дарл нь ойлжид нөжил нь гутаан доромжил нь одоо ойлжил одоо юугаар одоо урт хамал үзүүлсэн. За энэ хамал амсаад өнгөрсөн улсын дотор бол Баян нуурын Баян Монгол сургуулийн дунд сургуулийн эмэгтэй хасын бол одоо бүр ойлж 10-20 ойлжид нүдэл дарлчаад хамгийн сүүлд нь галын гогтойгоор одоо хөвлийн малтаад дэс докторыг нуудлаад эргээ буйн бол одоо амьдаар нь тусаа яа стаж алжээ. Яаж бол за энэ дотор бол ингээд энэ тамлын өнгөрөөсөн улсууд дотор бол Шилэнгол аймгийн шүүжий байсан сайн үлжигийн бүсгүй Божи Чин гэж Божи Дүн гэж тэгвэл Жуун Сөндийн 30 даргын эхнэр Орон Чимэг Жуун Сөндийн Ачуулын одоо саяны ярьсан миний тэр намын өөрийн шүүжий байсан Дарма тэгвэл Жахрын эрсдэгийн малчин Орон Чимэг Жүүжимтний алтын элийн шүүжий байсан Тоожгийн бүсгүй Наран Тонголоо Тэжүүл гიშгтний далайн нуурын малчин бүсгүй Дошил Лев Черван өчгнөр одоо бүр байдгийг бүр үйлдэж гүйчээд хамалж гүйчээд хамгийн сүүлд нь дөрвөн мөчийн Монгол гэр дотор нь төлөөд бүр тоон болоод аннаас нь жаагаад болиг эрхтэн дотор нь өвс хоос мод чулуу ийм хүн гатхаа жаагаад хамаг буйн жоснуудын донд одоо жигээд нөчгнөр жигээд нас болоод алгадаад байсан. Яны мэдхоос одоо ингээд байгаа. За чигнэ соёлын сургууль ингэж явагдсан юм аа. Ингэж өнгөрсөн юм аа. За одоо залуучууд би хэлж өгч байна. Миний энэ худал гэдэг бол таад сайн байчааж үжээ. Асууж сургалж үжээ. Аав ээжээс мэддэг болсоо байлгүй дээ. Ийм хөрөг байх юм уу, өнгөрсөн юм уу гэдгийг бол мэдэж аваа. Энэхгүй бол
янгасан нодрог жинчхта иттэг жа хоорондоо болоо энэ ингэж хэлтлээ тэр энэ ингэж хэлтлээ хэдэн үгний наан чаана одоо ингээд одоо жоохон үгнийг үг гаргаад одоо энэ хоорондоо ангикул хэрэггүй. За ихээ бодоод их талын юу яа. Эргээд улсаад би энэ юун дээр бас сонсчээ. Монгол улсын бас нэг хүн гарч ирээд тэр төрийн нам сонгуулийн юун дээр яаж одоо юу яалаа. Хэрүүл боллоо, шогон боллоо. Журхтай юутай гаргаж ийн. За энд бол орох хэрэг байхгүй өвөр монголчууд. Өвөр монголчууд бол өөрийн хэрэгээ өөрийнхөө бие өөрөө яаж чулуулна уу? Яаж эрх чулуу томчиж олно гэсэн бол бодлоо. За миний хэлэх бол одоо ийм л байна. За алнарам ба хурк баях